Монголын залуучуудын холбоо орон нутаг дахь залуучуудын холбоодоо идэвхжүүлэх үйл ажиллагааг нь тогтворжуулах, гүйцэтгэх хорооноос зохион байгуулж байгаа үйл ажиллагааг орон нутагт давалгаалуулах олон ажлуудыг зохион байгуулж байгаа юм. Энэ хүрээнд орон нутаг дахь залуучуудын салбар холбоод гүйцэтгэх хорооноос хэрэгжүүлж байгаа ажилд хамтарч оролцох, нутагтаа зохион байгуулах, мөн өөр хоорондоо уялдаа холбоотой ажиллах санаачлалуудыг гаргаад байгаа юм а. Залуучуудын холбоо бол залуучуудын нэгдлийг хангах ёстой юм хамгийн чухал гол байгууллага болж ингэж өөрчлөгдөн шинжлэгдэж байгаа. Тэгээ энэ нэгдлийг бид нар бас хэрхэн бүрдүүлэх вэ? Энэ нэгдэлд оролцогч залуу хүн бүр бас юуны төлөө хэн байж энд оролцож байгаа вэ гэдгээ хэрхэн мэддэг байх уу гэдэг. Энэ чиглэлээр нь бид нар бас үдээс хойш гол хэлэлцүүлгээ хийнэ. За дээр нь 16 хоног дуустал буюу ойрын хугацааны залуучдын байгууллагын ажиллах гол чиглэлүүд, за дээр нь ажиллах гол хөтөлбөрүүдийн талаар Эрдэнэтийнхээ залуучуудаас бид нар бас санал авна. Гэх мэтлэнгээр өөрөлдвөл бид нар залуучдын байгууллагыг байгууллага болгон дээр залуучдын асуудлаар ажиллаж чаддаг ийм чадвартай болгох ажлуудынхаа хүрээнд өнөөдрийн хэлэлцүүлгийг бид Эрдэнэттэй зохион байгуулж байгаа. Тэгээд Эрдэнэтийн залуучдын нэг онцлог байдаг. Тэгээд ажил үйлдлийн төвшин, за дээр нь дундаж орлогын төвшин, за боловсролын төвшин гэх мэтлэнгээр ингээд олон үзүүлэлтүүдээр бол бас бусад аймаг хотуудын залуучдын хувьд бол их өндөр байдаг. За тийм учраас бид нар бас Эрдэнэтийгээ нэлээд жишг байдлаар өөрөлдөл бидний ирээдүйн рүү нэлээд төрүүлүүлж оруулах ийм сонирхол байгаа. Тийм учраас өнөөдөр амьдарч байгаа залуучуудын амьдралыг хэрхэн бодитоор, эргээр тэгээд зөв сайжруулах уу гэдэг энэ олон асуултуудад бид нар бас хариултыг Эрдэнэтийнхээ залуучуудаар гаргуулж, Эрдэнэтийн залуучуудаараа төрүүлүүлж хийх бас ийм сонирхол байгаа. Орхон аймгийн залуус тулгамдж байгаа асуудлаа нээлттэй хэлэлцэж цаашид ямар төлөвлөгөөгөөр ажиллах талаараа ярилцлаа. 21 аймаг 330 сум 9 дүүргийн залуус өнгөрсөн жил чуулгануудаа зохион байгуулж өөрсдийгөө нийгэмд төлөөлж чадах чадварлаг залуучуудаа сонгосон юм. Өнөөдрийн төвшин залуучууд бүгд нэгдэж нэгэн дуу хоолойтойгоор ажиллаа эхлүүлэн залуусыг зөв зөвлөд урайлан дуудах, дэрэгдэх хороо холбоод зөвлөл клубээ байгуулах маш олон ажлуудыг нэсэн шав дараалтаагаар хийгээд явж байна. Монголын залуучдын холбоо өнгөрсөн 10 дугаар сарыг зөвлөл клуб хороо байгуулах саруулган зарлаж давалгаалуулсан. Орон даяар сарын хугацаанд 600 гаруй зөвлөл байгуулсан бөгөөд хамгийн их зөвлөлийг Орхон аймаг байгуулсан байна. Нийт 108 зөвлөл байгуулж өнгөрсөн амралтын өдөр зөвлөлийн залуустайгаа хамт тэдний дунд бодлогын хэлэлцүүлэг зохион байгууллаа. Залуус ба гэр бүл, гендер, боловсрол, бизнес, хөдөлмөр эрхлэлт, залуучуудын оролцоо гэсэн сэдвийн хүрээнд хэлэлцэж Орхон аймгийн залуучуудад тулгамдж байгаа асуудал болон цаашид хэрхэн ажиллах гээд бүхэл талаараа нээлттэй ярилцаж шийдвэр төрсөн. Энэхүү хэлэлцүүлгээс гарсан санаануудыг нэгтгэхэд засаг дарга болон иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн барих юм байна. Мөн хэлэлцүүлэгт урилгаар Монголын залуучдын холбооны ерөнхийлөгч Аюушин Мөнхбат, Монголын залуучдын холбооны дэргэдэх залуучуудын хөдөлмөрийн төв биржийн захирал Бэлгүүтэй, Монголын залуучдын холбооны дэргэдэх полиси төвийн гүйцэтгэх захирал Инх Бадрал, Отон хонгор их сургуулийн багш Лектор Амарбат, залуучуудын бизнес хөгжлийн төвийн захирал Эрдэнэ Жаргал нар оролцож лекц үзсэн байна. Хаан байна гэдгийг үнэхээр бид нар жоохон бодтой хэмжүүр гаргаж ирэх ёстой. Түүнээс юу гэдэг юм ахуй нэг жижиг завдан энд нэг хүн ойлгохгүй юм амьдрал хэцүү байна. Эсвэл энд нэг залуу таавла болцсон юм гэнэ. Амьдрал сайхан байж тэр ингэж хэмжих боломжтой. Анхаа бид нар хаана байгаагаа үнэхээр бол ер нь дэлхий өөрсдөө хаана байгааг яаж мэддэг вэ гэдэг үнэмжүүдийг харж байна. За би энэ бол дөрөв юм хэсэг тухай ярьж байна. Өөрөөр хэлбэл дэлхийн улсуудын хаана байгааг хэмжиж болдог дөрөв юм хэсэг. Мэдээж энэ индексүүд баттай байгаа. Гэхдээ одоогийн бидний бодож авсан хамгийн сонгуул байна. За хүний хөгжил өндөртэй орно гэдэг нь юу вэ? Хүний хөгжил доод зэрэг хүний хөгжлийн индекс маш бага гэсэн дөрөв үзүүлэлт байна шүү. Монгол хэд байгаа? HDI 103 байна. 103. Өөрөөр хэлбэл аргын бодлогыг тэр дүүт тавьдаг бол одоо эх орны алтан бороо гэдэг юм байна шүү.
За хүний хөгжлийн индексээр бол 103 байна. Гэтэ хүний хөгжлийн индексийг юм шүү дээ. Яг хамгийн ядуу дээр хамгийн баяны нийлүүлээд болоо мороо авчиж байгаа юм шиг. Тэгэнгүүт нүүх тэр алтай тасгал дахиад индекс байна. Тэр нь болохоор ядуутай байдаг индекс гэдэг юм. За энэгээр хэлбэл үчих юм бол манай Монгол ихэн 180-аас 63 юм. Өөрөөр хамгийн баян хамгийн ядуу хүний төлөв хаалт тусмаа байг маш их биш. Арай болцгоо шүү. Тэр энэгээр бол манай чанар бол тэгэхээр бид нар баян ядуутай харьцаа бүр алдаа тавьж биш үү. Сая 2014 оны дэлхийн эдийн засгийн форумд Монгол эдийн засгийн форум гэдэг болно шүү дээ мэлтэй. Тэгэхээр монголчуудын хүнд зүйлсээс салбар хуралдаа болж манай боловсролын сайн гэж. Ер нь манай монгол хүмүүс нэг хэцүү юм байдаг. Тэр нь яадаг вэ? Контекст заасан гэж байна. Тэр контекст гэдэг нь 800 жилийн өмнө ингээд хамгийн том эзлэгүүрний байнг. Тэр нэгээд оюун гээд нөлөөлсөн. Тэгээд төр засгаасаа дандаа дэлхийн эзлэг төлөвлөгөөг нэгж байгаа ийм хүмүүс гэж байна. Монголчууд бол али хаана дээр зинэг өгч хаана байна гэдэг нэхэд. Гэхдээ бид нар бол байнг өгсөж авах хэрэгтэй. Кувейт биш үү? Кувейт бол нэлээд өндөр хөгжсөн орн шүү дээ. Дотоодын нийт төлөвлөлт нэлээд явсан шүү дээ. Тэгэхэд doing бизнесээр бол 67 дэж гэж байгаа. Биднээс 5 индекс авч гэж. Өөрөөр хэлбэл та Кувейтэд байгаа залуу хүнээс бизнес хийх боломжоор илүү төгслийн хөв илүү гэсэн. Тэрвээ та зүүн Европыг 7 орны залуучуудаас илүү бизнес хийх боломжтой нөхцөлд амьдарч байна гэсэн. Би та нарыг мандал гэж яваад тэр чинь сүртэй байх нэр биш шүү тий. Энэж байгаа хүнийг өдөртөж бодох юм аа. Ер нь тийм байгаа. Тэгээ хамгийн анхтай Apple, Microsoft тий. Хүмүүсээ зангиж ирээд бүтээгдэхүүнээ танилцуулж байгаа юм байна байхгүй тий. Хүмүүстэй айлтж байгаа юм байхгүй. Тэр өөрөөр мандал гэдэг юу вэ гэвэл өдөрт туурах нь юу вэ гэвэл энгийн байхаас хэлнэ гэж. Бусадтай ажиллахаас өөртөө ажиллахаас хэлдэг юм байна. Манайхад гарч байгаа бас нэг алга. Түрүү нөгөө терм гэдэг шиг тий. Би та нарт зүг. Тэрөө та нар одоо ирээдүйд ч гэсэн тодорхой дооны хүмүүсийг өдөртөж ажиллах. Тэр их одоо ингэ нэг дууж орж ирэх терм гэдэг тий. Тэгвэл энд нэг арга. Хүн домдоохгүй, уурлахгүй. Манайд энийг эсрэг зам бол юм шүү. Хүн муу хазууд хэлүүлтэй давуулаад муухай мэдчихээс гэж байна тий. Хоёргүй хэрүүлэх юм бол хамгийн сүүл үг хэлсэн ядсан батдаг тий. Тийм учраас хэрүүлэн дуусах гэж. Хэдэн цаг амаагүй. Тэр энэ одоо юу вэ гэхээр сэтгэл судлалын одоо жон бүдүүлгэр их юм сэндвичний арга. Сэндвич ямар байдаг вэ? Эхлээд гөрөлтөн тэр ногоон махан тэгээд гөрөлт. Тэгвэл манай дээр ихлэ шууд махан шидчихлээ. Тэрний үгс үгээр эхлээд дууг гэж та. За дууг зорж ирээд загнаж байгаа шүү. За чи юу ингэж манай тодорхой хугацаанд ажилласан сайн байгаа тийм. Дандаа өмнө амжилтуудын дурт хэрэгтэй гэж. Тэгээд дундуур нь юу гэж хэлдэг вэ гэхээр за гэхдээ энэ чиний бичсэн төслийг чаргаа. Чи яг юу гэсэн юм бэ? Энийг нэг хандах та тийм. Загнаж хэлэх хэрэгтэй юм. Тэгээд чинь өмнөх юмнууд аятаа хийжсэн шиг одоо энийг хийх боломж байна. Гэх юм бол бидэрт одоо нэг юм хийх гэдэг өөрөөр зөөлөв, хатуу зөөлөв гэж дандаа тийм хавтарсан байх юм бол харилцаан дээр зөв байх юм байна гэж. Тэгэхгүй манайхаа өөрийгөө төрүүлсэн шүү дээ. Түншөө зангидаад босс гэдэг мэдрүүлэхийн тулд ажигын талын загнаад тийм ээ. Одоо хин нэг гэдэг мэдрүү гаргадаг тийм. Тэр асуудал биш ээ. Эрдэнэтийн залуучууд цуглаад ер нь маш олон асуудлуудын талаар хэлцэж байгаа нь хамгийн ихэнд бол маш сайшаалтай хэрэг байна. Тэгээ залуучуудын талаар ер нь бол байгууллагынхаа залуучдын төлөөлөл буюу ер нь нэлээдгүй манлайлах залуучууд цугласан гэж ойлгосон. Тийм болохоор ер нь манлайлал дотор зөв манлайлал нь ямар байх ёстой юм бэ? Ямар шинжээг агуулсан байх ёстой? Тэгээд дээрээс нь бидний тулгамж асуудлууд юу байгаа вэ талаар ерөнхийд нь ярьсан илтгэл байгаа. Полиситивийн талаар та тодорхой яриач. Полиситив залуучдын холбоонд ер нь ямар хамтын ажиллагаатай залуучдын оролцоо хэрвээ? Хамтын ажиллагаа болно шүү дээ. За полиситив болохоор Монголын залуучдын холбооны дэргэдэх байгууллага гэж явдаг. Тэгээ 1989 онд байгуулагдсан сургалт судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Тэгээ сургалт бол 2014 оны хүрээнд бол сургалтуудын вишн хөтөлбөрүүдийг зарлаж байгаа. За вишн 2021 гэдэг энэ болохоор 21 аймгийн залуучуудыг 21 сэдвийн хүрээнд сурах. За тэгээ вишн самар вишн 14 өдөр гэдэг төрөл бүрийн чиглэлээр сургалтууд маань явж байгаа. Судалгааны чиглэлээр бол социологийн төвөр судалгаануудад маш олон чиглэлээр хийж байгаа. Залуучууд судлалын чиглэлээр дагнан ажилладаг байгууллагууд бол одоогоор полиси төвөөс өөрөө байх байна. Тийм болохоор залуучуудад яг ямар асуудал тулгамж байна? Өнөөдөр хэлцэж байгаа 6 сэдвийн асуудал ч гэсэн полиси төвийн судлах яг нэг асуудлуудын Эрдэнэтийн залуучууд яг юу гэж харж байна гэдэг үнцг нь бас болж ирж байна. Орхон аймгийн залуучдын холбоо одоо урьж ингэж гоё
ихтгэлүүдийг сонсгож тэ уур мэдлэг нэмэгдүүлсэнд их баяртай байна. Ер нь мэдчихсэн юм байсан ч гэсэн дахиад нөхөж юм их сурлаа. За өнөөдөр энэ арга хэмжээг залуучтай холбооноос болж байгаа энэ арга хэмжээ бас зүйтэй сайхан арга хэмжээ болж байна. Тэгээд залуучдыг нэгтгэсэн залуучдын дуу хоолойг бас нэгэн чигт бол бас сайхан арга хэмжээ болж байна. Ингээд яг залуучдын холбооноос хүмүүс хэлэлцүүлэг маань бүх анхан шатны салбар нэгжүүдийг оролцуулж байгаа нь бас давуу талтай болж байна гэж бодож байгаа. Тэгээд манай холбоо Аймгийн Татар хэлтсээс төлөөлөлж ирсэн хүмүүс байна. Тэгээд бас аймгийн залуучдын холбооны барьж байгаа бодлогыг анхан шатны нэгжид байгууллагатай хүрэхэд хувь нэмрээ оруулж хэлэлцүүлэгт оролцож байгаадаа баяртай. Сургалт сайхан болж байна тий. Залуу хүн залхуурахгүй л хэрэгтэй л гэдэг айгуу сайн ойлгож авлаа да. За ерөнхийдөө маш сайхан хэлэлцүүлэг таалагдчихээн. Залуучуудыг бас хөгжүүлсэн айл талаас нь бас нийгэмд тийм ээ тустай хүн болж төлөвшүүлж гарч ирэхэд бас тийм болж байгаа гэж үзэж байна. За өнөөдөр энэ сайхан газар ирээд бас гой лекцүүд сонслоо. Бас мэдлэгийн чанартай гой юм сонсч авсандаа сэтгэл хангалуун байна. Тэгээд бас шин залуучуудтай танилцж байна. Тэгээ одоо хэлэлцүүлэг нь болох байх. Тэгээд энд л оролцсон доо. За ингээд залуучдын холбооноос төлөөлж оролцож байгаа. Тэгээд сэтгэл бол маш өндөр байна. Ямар ч гэсэн залуу хүмүүсийн оролцоо тэгээд боловсролын талаар хэлсэн сурлаа. Тэгээд цаашдын одоо хэлэлцүүлэх маань ч гэсэн амжилттай болох гэж байна. Одоо Шагжаатгын мэлгэрэмж технологи сургуулиас төлөөлөл олж оролцож байгаа. За энэ лекцэд одоо их сонирхолтой байна. Хамгийн ихэнд тавьсан энэ Амрот гэдэг Отгон дэнгэр дээд сургуулийн багш байсан. Тэр хүний лекц бол их таалагдсан. За тэр нь болохоор одоо шудраг хүний 7 дадал гэсэн лекц нь өмнө бас маа сургууль дээр явж исэн. Тэр лекцийг бас энэ дахиад тавьчих шиг байна. Тэр бол анханасаа л надад ер нь их таалагдчихсан. За тэгээд цаашдаа бас тавьсан ихтлүүд бол их бас үнэтэй хэрэгтэй зөвлөгөөнүүд өгч байна. За би Эрдэнэ төвлөрийн залуучуудыг төлөөлөө оролцож байна. За энэ арга хэмжээнд оролцож байгаа одоо их баяртай байна. Тэгээд их гой лекцүүд сонслоо. Амьдралд хэрэгтэй залуу хүн гэж хинбэ те залуу хүн юу хийж үтэх ёстой вэ гэдэг талаар бол их сонирхолтой лекцүүдийг сонслоо. Эндээ маш их баяртай байна. Тэгээс олон залуучуудтай танилцж байна. Одоо цаашдаа хийж үтэх хүсэл зорилго эрмэлзлэл их болж байна. Аймаг цаашид залуучууд байгаа бүх албан байгууллага аж ахуйн нэгжид залуучуудын зөвлөлүүдийг байгуулж дараагийн уулзалтаараа илүү өргөн цар хүрээг хамарсан эхний ажил дээрээ үнэлэл дүгнэлт хийсэн үр дүнтэй болгож бусад аймаг сум дүүрэгт үлгэр жишээ болохыг зорж ажиллаж байгааг нь. Орхон аймаг өнгөрсөн 1 жилийн хугацаанд гүйцэтгэх хорооноос явуулж байгаа бүхий л ажлыг дэмжиж орон нутгад зохион байгуулж хамрах хүрээгээ улам тэлж залуучууд нэгдээд хийвэл ямар ч бэрхшээлийг даван туулна гэдгийг бодит амьдрал дээр харуулж байгаа аймаг юм аа. Монгол Улсын засгийн газар хүн амын нэгдсэн үндэсний байгууллага хамтраад хүний хөгжлийн илтгэл 2014 гэдэг хэлэлцүүлэг бүтэн жилийн хугацаанд бол явагдсан байдаг. Тэгээ энэтэй холбоотойгоор яг энэ залуучдын бодлогын асуудлыг тодорхой сэдвүүдийн хүрээнд бодлогын зохицуулалтыг одоо бодлогын асуудлуудын ийм тоймолж гаргаж байгаа ухаантай. Тэгээ яг одоо Эрдэнэтийн залуучдын боловсролын асуудлыг 5-аас 10 жилээр нь хардаг. Хөдөлмөр эрхлэлтийг 5-аас 10 жилээр нь хардаг ийм бодлогын зохицуулалт байхгүйгээс өнөөдрийн одоо юу гэдгийг засаг солигдоход эсвэл залуучдын байгууллагын дарга солигдоход нөгөө өмнө барьж ирсэн бодлого нь ингээд өөр болоод явчихад байгаа юм л. Энэ эргээд нөгөө залуучууд ямар чиглэлгүй болчиход байдаг. Хаашаа ийшээ зөвгүй явж идэл энд л буруу болчихдаг дараа нь энэ асуудлууд байдаг учраас энэ залуучууд ба бодлогын асуудлууд хэлэлцүүлгийг Улаанбаатар хотод сая 9 сард 21 аймагаас залууч төлөөлөл болж анхны хэлэлцүүлэг болуулсан. За энэний дараа бол хөдөө орон нутгууд төр хэлэлцүүлгийг зохион байгуулах тов гараад манайх бол анхдагч хүлээж авч байна. Өнөөдрийн үйл ажиллагаанд бол нийтдээ манайх бол залуучдын байгууллага Орхон аймагт нэг 100 гаруй залуучдын зөвлөл байгуулсан байна. Энэ зөвлөлүүдээс залуучдыг төлөөлөл болгож оролцуулж байгаа. Энэ залуучдын байгууллагын бас нэг
эдээс эргэтэн болоо явж байгаа энэ залуучууд бас ерөнхий нэг мэдээлэл өгөх, залуучдын байгууллага нэгж болоод явж байгаа залуучууд хооронд нь танилцуулах. Тэгээ зүгээр нэг уулзалт зүгээр нэг танилцах үдшилэг байх биш. Бас бодиттой юм хэлэлцүүлэгтэй тэмцээн уралдаантай нэг иймэрхүү байдлаар зохион байгуул яадаг юм. Өнөөдөр бид нар сонгож аваад Олимп хангалтын бааз дээр зохион байгуулж байна. Орхон аймгийн залуус 2014 онд ямар олон үйл ажиллагаа ивэнтүүдийг зохион байгуул, залуучуудаа дэмжиж идэвхжүүлэх, шин сан санаачлах, дэвшүүлэх, тэдний санал бодлыг сонсох, цар хүрээгээ улам тэлсээр байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд хөдөлгөөний хомсдлоо шалтгаалж үүсэж буй олон төрлийн өвчин таргалтыг бууруулахад явган алхах болон дугуй унахад ихээхэн ажил бүтэлтэй болохыг харуулсаар байгаа. Тиймээс Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх зөв залуус клубийн Монголын залуучдын холбооноос санаачлан хэрэгжүүлж байгаа ундаг дугуйтай Улаанбаатар төслийг дэмжин өөрсдийн санаачлагаар Орхон аймагт ундаг дугуйн зам барьсан юм а. Тус ажлыг Эрдэнэт үйлдвэрийн цех нэгж хэсгүүд хамтран дотоод нөөц болцоогоо ашиглан гүйцэтгэж байгаа бөгөөд дулаан болон усны шугамд саад өчрүүлгүйгээр 6.7 км бетонын зам тавьсан байна. Энэ оны 10 дугаар сарын 18-нд зохион байгуулагдсан ундаг дугуйн парадыг дэмжиж Орхон аймгийн залуучуудын холбоо шин тавигдсан зам дугуй ундаг дугуйн парадыг зохион байгуулжээ. Монголын залуучдын холбооноос барилгын салбарт чөлөөт өрсөлдөөнийг дэмжих, хүн суртал, авилгыг арилгах, нээлттэй ил тод байдлыг бий болгох замаар залуучуудын нөхцөл шаардлагыг нийцэн орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, залуус залуу гэр бүлийг орон сууцчлуулах зорилгоор барилга хот байгуулалтын яам, эрчим хүчний яам, шудраг өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран авилгагүй орон сууц төслийг санаачлан эхлүүлсэн юм а. Тэгвэл энэхүү төсөл Орхон аймагт хэрэгжиж эхлэх байгаа бөгөөд эхний ээлжинд эрэлтийн судалгаагаа залуучуудын дунд гаргаад дууссан байна. Мөн Орхон аймгийн залуучуудын холбоо Эрдэнэт болох хот төслийн санаачлагыг дэвшүүлэн хэрэгжүүлэхээр төслийн хүрээнд олон үйл ажиллагаагаа зохион байгуулан төлөвлөгөө гарган ажиллаж байгаа юм. Орхон аймгийн залуусын хот гэдэг боловч статистик үзүүлэлтээр залуучуудын хотоосоо явсан шилжилт хөдөлгөөн ихсэнтэй холбоотойгоор хотоо гэсэн сэтгэлдээ хийж бүтээх залуусын тоо цөөрч ахмад насны хүмүүсийн амьдрах тайван хот болон хувирах магадлал өндөр байгааг нь мөн сүүлийн үед хийгдсэн статистик судалгаагаар улсын бүртгэлд 1-7 хоногт 5 гэр бүл шинээр батлуулж байгаа боловч 6 гэр бүл салж байна гэсэн судалгаа гарчээ. Энэ нь залуучууд хотоосоо шилжин явах бас нэгэн шалтгаан болж байна гэж үзэж байгаа учраас тус төслийг санаачлан хэрэгжүүлэхээр зорин ажиллаж эхэлсэн байна. Монголын залуучдын холбооноос жил бүр уламжлалгын зохион байгуулдаг иргэний хандгай өргөх ёслол Орхон аймагт анх удаа зохион байгуулагдсан бөгөөд 21 аймаг 9 дүүргийн 1000 сурагч амрын талбайд андгаа өргөсөн байна. Залуу үеийнхэнд их орон сэтгэлгээг төлөвшүүлэх, төр улсаа эрхэмлэн дээдлэх, их орон ард түмнийхээ өмнө хүлээх хариуцлага ухамсарлан чин шударгаар амьдрах, төв соёлоороо бахархах хүслийг төлөвшүүлэх зорилгоор чин шударга иргэн байх үүргээ ёс төрөлөөр биелүүлэхээ андгаалдаг билээ. Үндсэн хууль заасан тусгаар тогтнол бүрэн эрх байдлыг баттган бэхжүүлэх, үзэл санаанд тулгуурсан энэхүү хүндтэй ёслолыг зохион байгуулсан бөгөөд удахгүй Монголын залуучдын холбоо 11-р сарын 16 наснуудын сар болгон зарласантай холбогдуулан 11-р сарын 23 төрийн ордны их танхимд иргэний андгаа өргөх ёслолыг зохион байгуулах юм байна. Залуучууд бид хүчтэй. Залуучууд бид нэгдэж чадна. Залуучууд бид нэгдэж чадна. Залуучууд бид нэгдэж чадвал хүчтэй. Залуучууд бид нэгдэж чадвал хүчтэй. Залуучууд бид хийж бүтээж чадна. Залуучууд бид хийж бүтээж чадна. Бид шинийг санаачлагч залуус. Залуус бид эрч хүчээр дүүрэн ирээдүйг бүтээн. Залуус бид ирээдүйн хүчич. Залуус бид нэгдэж эх орноо хөгжүүлнэ.